холимог тулааны шанц гэдэг жий. Нэг гардал надад гэж байгаа. Тийм нэ. Мэн царай арай гойлцсон. Танихгүй юу? Солонгос залуу нь. Хонгон залуу шиг нэг. Тэ шанц гэж жий. Холимог тулааны. Ээ. За найзтай ингээд миний найз 22-ын заавалж хөрж үзье шээ. Баярлаа. Чи битүүр чи хамгийн сүүлд намда хизээ уулзлаа. Эрдэнтийн нэг нутгийн зөвлөлээ. Шинэ жилдээ тий хайлаа тий. Хамгийн сүүлд нь үгүй өдөөс тасарсан залуу тийм. арай л болчихсон. Оргороо бүр хоёлдаа. Хамгийн сүүлд тий. Би тунгаа дээр хамгийн гой баярлдаг зүйл нь нөгөө бид нар чинь хүүхэд насандаа их манай наав тунгаач бас урдын авьяастай шүү дээ. Тэгээ бид нар чинь нөгөө жүжигэр тий. Эрдэнэт дарахын хөвс юу лээ хөтөл Булган, шарын гол бид бас жүжиг явуулсан. За Нисвансын хамгаах явжсэн. Тэгээ манай сүнсийнхэн тэгээд хідэн жүжигчтэй биднес чинь тэгэл гоё ингээд жүжиг. Гүнжийн домог гэдэг. Гүнжийн домог. Рэпийн төгсгөл баг гүнжийн домог гэсэн. Тийм гүнжийн. Би гол бүрдэн тоглоод. Тэгээ манай наран домог. Биднес чинь туслах төрөд рэп жүжиглдэг тий. Тэгээ Нисвансын хамгаах чинь нөгөө дуугийн зохиосон тий. Гүнжийн домог гэдэг дуугийн зохиогод. Гэтэ айгүй гоё явсан л та биднес хүүхд наснаа хангийнхан зориулсан нэг тийм гоё жүжиг. Батул тэгээд найруулсан. Тий. Одоо тэгээд толооны хүн одоо ингээд бас тэр дэхтэй бас толоонтой жүжиг байхгүй. Бас толоонтой жүжиг. Золтон тэр чинь бүжиглэн, дуурлан, хайрлан гэх тий. Манай нөгөө тайвны чинь бас голдог тоглолдог. Тий. Тайвны хоёр чинь. Тий. Тайзан дээр энэ хоёр үнэлцээл, гадуур дээр үнэлцээл. Нуу ямар гоё юм бэ? Харин тийш одоо битүүр чинь бас яг цагийн шугамар чинь уулз чадахгүй юм л та. Ягаад гэвэл одоо манай хүн чинь зөвхөн Монгол ихгүй дэлхийд ингээд танигдсан олон шар нэртэй болсон. Дэлхийн хүн шүү дээ. Биднээс бол яг ингээд жалхантай байж байгаа. Хамгийн гол нь гэхдээ найзаагаа харахаар айгуу гоё санагдаад идэв л биднээс чинь. Тэгээ ягаад гэх юм бол энэ чинь тунгаа маань намайг яг ядраад явж байхад миний найз чинь найз руу гоцтой маш их мөнгө явуулсан. Нөгөөдгөө би буудаад чи наа буудад ороодхоо замтаа. Юу болоод байна чи гэх юм. Сэтгэл нь ямар гоё гэж. Тэгээ н хоёр би нэг харин фэйсбүүкийн цаанаас олж харах юм ба тийм ээ. манай нараа одоо хамгийн одоо монголчуудын мэддгээр их өргөлтэй одоо сүүлд бол маш өндөр амжилтуудыг гаргаж байгаа. Мөн одоо олон шалгарын хятадд Азад одоо тэргүүлж байна. Одоо бас шанрынхаа талаар бас дурсаач үзэгчтэй. Тэгээд шууд амжуулж байна. Тий. Ер нь бол тэгээд тулаантай холбогдоод олон сайхан шанртай болсон. Тэгээд сайхан залуучууд одоо намайг гэж зориод ирсэн. Тэгээд сайхан байд шүү дээ. Тийм үү. Анх тоглосон Данагийн Бат гэрэл одоо юу ч тоглож байгаа ням жаргал тийш. Тэгээ Ваны дэлхийн аваргын хөргөл маань одоо хятадын Жесика гэдэг холбоонд сая юаны өрсөлдөөнд ялгч болсон. 1 сая юаныг хүртсэн одоо Намнан баяр маань. Анхны монголчуудаас хамгийн өндөр одоо бооцоод авч байгаа юм чинь болж байна. Одоо энэ жил нэг олон аваргууд байна. Одоо би ч тоглолтыг үзэж 24-нд Макао явчихсан. Тэнцэнээр. Дагис сүрэн Утганбаатар гэдэг хоёр Монголын хоёр аврах шав аваад Макао тусныг Road to UFC гэдэг тэмцээнд бас том тэмцээнд явж байгаа. Гоё юм. Амжилттай явах хэрэгтэй. Тэгээ найзаараа одоо ингэ сайхан баярлалаа. Энэ нөгөө манай нэг аримнаас үлэн штэ. Өстөр найз нь очиж бас нөгөө урилгаа өгөөд юугаа хувцсунаар найзд нэг уруулж өгсөн байна. Тэгээ бас цаа чинь бас Франц илүү Бельгид бас явж байгаа юм байлээ тийм. Тэгээд тоглолтоос өмнө ирэх юм бэл. Харин тийм бас бэлгшээгээл дандаа ийм айгуу тийм. Түүнээс гадна миний хувьд бол аюул азтай байл. Ягаад гэх юм ийм сайхан найзнастай хүүхд тасаж хойш нөхөрлөө тийм. Биднээс чи ингээд нэг байс хийж байгаа найзаа андаа гэж ярьж явахгүйсэн ч гэсэн зүрх сэтгэл биднээс ингээд нэг юм байгаад идэг байхгүй. Би хаана явж сайн явахаар нь баярлалаа. Би энэ үний чинь таньдаг штэ гэдэг найзууд тэгээд ингээд явж штэ. Зургатаар харахад би дарамдаг байгаа тийм. Гонч гэсэн юм үздэг. Битүүр хүүхд насандаа нөхөрлөө явж байсан шүү дээ. Сайн урт манай зулаагийн маань асууж байна. Манай зулаа маань ингээд байж шүү дээ. Найрагч хэлж байгаа ямар гоё юм бэ гэл. Тунгаа маань хүний өмнөөс баярлаад ингэ мэд чинь бас сайхан сэтгэлийн Монгол хүний. Тэгээ манайхан 22-нд ирж тоглолтоо үзээрээ хамгийн гол нь энэ бас тамирчны алдар дуу бас дуулах бах тий аав айгуул дуулах наран тунгаатаа зориулаад
Одоо тий Зориулт дуулна гэдэг. Өөд ямар ийм агуу юм шүү дээ. тийш тий тамирчны алдар бол одоо тамирчдын хувьд баг Би чи нөгөө нэг тулаанд гарахдаа 2004 онд анх Киавана гэдэг Японы одоо мэрэгжлийн кикбоксинг тулаанд гарахдаа л Чингисийн Баатар өдөр гасан байхгүй. аавын дунд Тий. Ямар гоо. Тэгээд тэрнээс хойш дараа нь дахиад яхтаа нөгөө яг нэг ориг CD-г нь олж авъя гэдэг. Тэгээд хүнээр дамжуулж жаргаахтаа UB Pulse дээр бүр ингэ цаг болчих уулзаад. Ямар гоё. Тэгээд CD-г нь бэлгэнд аваад. Ингээд албан ёсоор нэг хэсний баг нэлтэж болчихсон. Тий. Тэгээд яг Чингисийн Баатар өдөр гардаг гэсэн байхгүй. Тийш тий нэр. Тэгээд тэр дуу бол бас агууд бол Амар. тий бүр яа. Би цаанаасаа Абсин. Яг маань одоо найзынхаа амжилтуудаас болтол одоо танаас их дараах юм байна. Гэхдээ миний найзыг бол монголчууд бол тэр өөрснөө амар сайн мэднэ. Юу гэх юм бол энэ ч өөр дэлхийн юм байна. Хамгийн гол нь энийгэд өөр тайлбар бол хэрэггүй гэж би бодож байна. Яг гэх юм бол дэлхийн энэ хүн гэж үнэлсэн. Одоо гаргаж байгаа шамрыг дэлхийн усуд болчихлоо шүү дээ. Үнэхээр одоо тэр одоо манай их хөргөл одоо тий одоо ямар амар байна. Одоо энэ чинь тэгээд одоо бас насны явж байгаа юм шүү дээ. Гайвш яг энэ мэрэгжлийн тулаандаа бол олон юм сурах шаардлагатай болчихдог байхгүй. Одоо зөвхөн бокс биш. Одоо бокс сурна, барилдаан төлөвлөлтөдөө одоо бусад төрлийн бүхүүдэд байдаг мэхүүдийг тэгээ хэвтэй барилдаан, босоо барилдаан, хамны барилдаан гэх мэт. Тэгээ энэ бүгдийг сурах учраас туршлага хэрэгтэй. Тэгээ туршлага суугахын тулд хугацаа хэрэгтэй болчих. Тийм асуудал нэг тийм. Тийм байх. Одоо 40 гарцсан аврагууд ч байдаг байхгүй. Тэд чинь зэрэг ер нь бол тэгээ өөрийнх нь хүсэл мөрөөдөл залуугаараа байх юм бол хугацаа бол хангалттай. Тийм. 50 гаруй хүн хүртэл тэгэл физикал Азиад ороод оргилуу маань хувьд яг цаг хугацаа бас их гоё таарад. Яг тэр физикал Азиагийн шоуны одоо тэрний үнд өссөн байдлаас залгаад олимпиадын дэлхийн аварга болсон бүр ингэж өстой гоё болчихлоо л Монгол залуучуудыг Монгол хүмүүсийг омгшуулаа тий. Ер нь бол дэлхийд баг тариучлаа шүү тий. Тэгэлгүй байх юм уу? Урлагаар бол манай хүү амтлаг байгаа. Тэгээд яахын харахгүй наран тунгагийн өөрийнх нь хичээл зүтгэл нь байгаад байл найз юм. Тэгээд хүн шав төрүүлнэ одоо шаваараа бахархан гэдэг чинь хамгийн том багхгүй. Ер нь бол багш нар хүртэл ярьдэн шүү тий. Тэгээд найз нь бол асар их бахархаж байл тий. Ягаад гэвэл одоо Нууцыг асуучих гэх. Манай их хөргөлч одоо солонгос бүсгүйтэй найзлуудаа суух гэдэг ингээд яг үнэхээр юм бас найз охинтой болж байна уу? Одоо энэ нас аваа явж байна. За амжилттай үзүүлэхийн гадна бас галаа ноцоох, цайгаа чануулах гэргийтэй болох хэвээр тий. Тэр солонгос бол ер нь бол тэр чинь хөлцсөн гэрээний дагуул хийж байгаа шүү дээ. контент багтаа. Сайхан Монгол бүсгүйтэй болж байгаа. Манай Монгол сэтгэл нь амарсан байх шүү. Манай охтуудаа хүүхнүүдээ цаад ч бол сүлжлүүдээ фри байгаа юм биш үү. Тий. Уулын цаад ч уулын байсан бол гоё байж тээ тий. Тэгээд одоо ингээд яах вэ байхгүй ажилдаа төрөлтэй гээд үгүй яах вэ гэхдээ Одоо солонгос тавьж байгаа шүү дээ. тий. Тэгээд 22-нд бас ирээд бас найзгаа бас гоё явж байгаад ингээд бахархаад бүр амнаас нүг гарахгүй шүү дээ. Харин тийм ээ. Манай дараах хэлтэй. Чиний болж өтөхгүй үедээ залгам тэргүй юм. Манай гээд хэмэржсэн юм чи одоо ингээд ийм тоглолтыг ийм гоё залуу болсон. Ингээ өрөөд ирэхэр чинь гайхаад мөн үгүй гэж бараг ингэж байна. Үн тэгээд биднес ч нөгөө нас ахсан бас хүмүүс ингэж бодд юм байл л да. Уулзгаасаа илүү бас нэг юм юу яадаг. Одоо ингээд би нэг хүсэж одоо ингээд те одоо ингэж одоо ингээд одоо өгүүлж одоо ингэж баг насаа дууссан юм байл. Байн уулзаад байх юм бас боломж үдээс байхгүй байгаа тийм. Маш гоё манай суурах. Харин тийм би ч одоо аргагүй шүү дээ. Наран тунгаа гэдэг сүлдэр чи үрж найз дээр хурж ирнэ гэдэг. Чи одоо нэр төрөйг шүү дээ найзаараа бахарх гэж ингэж явна гэдэг. Одоо энэ хөлтөр ингээд саяас нууцыг дэлгүүлчихлээ уучлаарай нараа найзгаа уучлаарай. За тэгээд ерөн бол ингээд багшавын хөлт одоо бас шаваараа одоо би бол их хөрөлийг л мэддэг юм байна. Одоо яг үннийг монголчууд гэдгийг бүгдөө л те сая тэр шоугаар ямар сайхан гарч ирэх Монгол хүний төвдөл түнх за тэгэл бүгдийг имиж зэрэгчлээрээ бүрдүүлдэг шүү дээ. Тэр энэ төр өөрийнх нь л одоо тий өөрөө бас мань хүн чинь өөрөө бас түүхэн шин тэгээд тэр баатарлаг дайчуу үдээдсэн тэр одоо зан төрх ямар байсан тэрийг өөрөө судалж өөрөө харж байгаа л өөртөө имиж өвдүүлсэн байхгүй юу. Тэр нь маш гоё зүг болол явж байна л та.
тий шавьтай бас хамгийн их зөвлөдөг тий бас зэмлдэг юудээсэн бас нэлээд багш хүний хувьд бол бас тэр зайлшгүй байх хэрэгтэй шүү дээ. Өөрөөр мэрэгжлийн маягийн одоо тулаантай холбоотой, тэрнээс сэтгэлзүйтэй холбоотой мараа зөвлөн. Тэрнээс одоо юу гэдэг зэмлэх бол бас бага шүү дээ. Яг тэгвэл нөхөр чи өөрөө айгу хөдөлмөрч юм байхгүй. Хувь өөртөө ажиллах чадвар маш өндөртэй. Энэ манай бусад залуучууд ч гэсэн тийм өөртөө ажиллах чадвар маш өндөр болсон тийм залуучууд. Тийм учраас нэг зэмдээд байх юм бол байхгүй. Зүгээр зөвлөгөө өгөх тийм за энэ нэг тийм чиглүүлэх маягийн юмнууд бол байна. Тэгээд тэр нь бол өөрийнхөө туулсан өмнөх одоо тий бэлтгэл сургалт хийж исэн багш нараас сонсч байсан тэр үгээр дамжуулж хэлнэ шүү дээ. Тэрнээс бол өчигөө зэмлж юмгээд байх юм надад. Монголын залуучууд бол маш сайн захиурах болж шүү дээ тий. Өөрөөр чинь семинар жишээлбэл. Тэгээ манай ер нь зөвхөн манай шавнарч гэлтгүй манай Монгол тулаачид ер нь маш гоё байгаа. Одоо сая ингээл 7-гийн эсрэг 7 одоо солонгос төр Black Combat гэдэг толгойд Монгол залуучууд ямар гоё оролцсон. Өндөр амжилт гаргаад тий. Энэ цусанд нь байгаа тийм. Ер нь байгаа. Яг тэгэхээр нөгөө өвөг дээдсийн чинь нэг дайчин дүүгэн шүү дээ. Тэр чинь одоо бид нар их чинь олимпиад ихэд ямар юмар амжилт үзүүлж байгаа. Дандаа дайм байлдаантай холбоотой. Бүхийн төрлүүд саам, жудо, чөлөө, дандаа тулаан. Тэснэ бокс, тэснэ буудлага. Тий. Байтар гоё шүү дээ. Дандаа энэ байлдаг намрах байх. Тэкондо тий. Тэр чинь дандаа тэргээр ингээд амжилт үзүүлсэн. Цусанд нь байл та манайхан дээр дайчин чанар нь Чингис хааны удам. Өө тэр бас над дээр бас хөлөөс шилдэ бас нэг оройч гараад их орой ширүүн дайраад ингээд годомжинд байж захтаа амар өдөр дайчин биш. чинь тэр сүүлсэн дуумуу шаараа тэр хоолоо молооч улам зэгсээ. Тэр нэг бас ингэж жагаад улам хоолоо бүр гоё өгч байж. Бас нэг тийм байна. Амьд бодоод байгаа. Арх бас надаа юм өгсөн байна л. Нэг нарийнх нь хоолоо байхгүй. Гэтэ их гоё болоо явчих тий. Улам бүр дончтой болоод нэг өвмөц гараад ирчихсэн. Арай сөнг болцоо бас тийм. Тийм тийм. Хуучны жоохон өгч Тийм баригл болоод ингээд тий. Нэг одоо бас занлан маань 50 наснда яаж өөрчлөгдгийг харуулаад найстаа өчгөө өгöd явж байгаа гэдэг болно. Тийм. Булган одоо эрдэнтийн одоо хевсний үйлдвэрийн зуслан гэжсэн. Булган аймаг буух цуг манай миний төрсөн суманд үүдэг. Тэгээ буух цуслан дээр манай ээж Замдингийн инөө энэ цуслан дээр байдаг гэсэн. Тийм. Манай эмээж нэг ахлах тоогооч идэг тий. Тийм. Манай ээж тоогооч, ахлах тоогооч нь Замдингийн ээж. Хайлаач хоолоор аймаа. Хоёр ари алгаар хоолоо цуслангийн өгдөдийн хоол буудаад байна. Бүх өдөржингөө битёхтой биш үү бид чинь. Хүүхдүүдэд зүг амраад яваа. 9 чихэл нөгөө ээжийн ажил тоо галдуур орно. Тэр чинь том юм хайрцанд 9 чихэл үйждэг байхгүй. Тэгээд нөгөө бус хүүхдүүд 9 чихэл аваад чихэлдээ таг уух гал. Тэгэхээр зэрэгэл Карма нэг юутэй. Юунд аяганд ус ийж тэглэн 9 чихэл хасах чинь. Гэхдээ тэгэл нэлээд байж байгаад ороод энэ төр нэг тийштэй байцлаа байцлаа нэг байна. Бид нар чинь тэгэл яахын аргагүй нөгөө бидний одоо эмээ ээж хоёр чинь тоогооч нар байсан болохоор бүх юм ари ялахтай. Одоо мацах чанаа тавьчих тий. Тийшээ орох боломжтой. Найзуудыг тэргүүр дэлж. Дагуул фүк гэдээ орж байгаа. Би л тухайн үеийн хатсан яавлаг юм тий. Чихэж юмс чинь дээр нэгтлэн өөрөө л яриа өөрөө л орж байгаа. Чамаалаад аваа. Хүүхч вэжтэй их гоё байсан тэгээд. За манай наацгаа одоо найзтай бас амжилт өрөөгөө тий. Альмаар ашин цэгнээ шууд явж найзтай сайхан амжилт өрөөгөө. Тэгээд хавтан дээр нь бичаараа би бол одоо ийш танилцуулаад дуусгалаа. Энэ найзараа үнэхээр бахархаад бас нэр сурах юм байна шүү бодоод байшина. Тэгээ үнэхээр удамд амтсан тий. Ийм аяастай урлагийн найз маань одоо ирээд тоглолтынхаа урилгыг ингээ өгч чад үнэхээр их баяртай. Тэгээд найзараа бахархын ялдамт одоо урлагийн одоо тэр бурхт нь улам ивэж тэгээ ажил амжилттай дүүрэн байгаараа хамгийн гол нь бас эрүүл байгаараа. Тэгээд амьдрал бол сайхан шүү дээ. Тэгээ баялаг. Тэгээд улам цэцгэлүүдэд өгөөрэй. За баярлалаа. Гоё шин. Хин төвний найз чинь. Яалч байхгүй одоо ингээд найз дээр хурж ирэхээс аргагүй одоо би ч одоо найзтай их талархлаа. Тэгээд хамгийн гол асуудал нь юундаа вэ гэх юм бол одоо ирчүүдийн нөхөрл мөн чанар одоо тий өдөр тутамд уулзахтай болно биш байд юм аа. Би нэг өгүүлэх, би нэг одоо тий ингээд дурсан санах сэтрэх гэдэг юм байдаг.
Тэгээд найзтай бас амжилт хүсье одоо удахгүй хэлзээд нь бас. Тэгээд За. за окей. За болцсон уу? За. Болцсон. За. Нас одоо энэ чи яадаг үлээ дуусгах хэрэг чинь ингэдэг те. Нэ. Ингээд лайвсан. Дуусгаж байна гэнэ. Ахын энийг яаж хадгалдаг вүлээ? Лайв дээр бол байж байгаа юу? Одоо ингээд Энд те. Үгүй шалуу болчихлоо шүү дээ гэсэн чинь. Facebook гарч ирнэ лайв. Шангас илүү те. Тэ шанс MMA шанс солимог тулаан гээл. Таны юу гэж яаж гарах хэмжээрээс мэддэг чинь. Го бест. Чаваа сарын 22-нд Таач яар гой зурлаач. Сот түг гэх гэлээ.